Номын чимэд Баасан буюу Баасангийн намын чимэд гэдэг үнийг фэйсбүүкчид андахгүй. Тэрээр нэгэн постыг өөрийнхөө хуудсанд оруулжээ. Маш анхаарал татсан пост мөн байх тул аль болох олон хүнд хүргэх хэмээн бодлоо. Хятад хүний бөгс хүнд гэж нэг үг байдаг гинэ. Морь унаж мал хариулдаг, морин дээр найрлахаас устдыг хийдэг Монгол хүний бөгсийг хүнд гээгүй хэрнээ чөөчи чөөргөнсөн хятадуудын бөгс яхаараа хүнд байдаг юм болоо тэгвэл. Хамаг учир нь бөгсний хүнд хөнгөндөө биш харин нүүдэл судалдаа байдаг аж. Хятадууд нэг суурьчхул ховхрох дургүй. Ховхрохгүйгээр үл барам өсөж үржиж араасаа бусдыгаа чирч авчираад байдаг. Ёстой нэг нойттой хамуу шиг үндэстэн гэдгийг дэлхийд даяараа мэднэ. 100 айл 2 буул орчин бол Монгол дахь Чайна таун байсан. Одоо бүр замаа алдаж Улаанбаатарын нөхцөл болгонд тархан шургалсан. Хотоос гадна өмнө говьд орнод Сүхбаатар бол ер нь л хятадуудын төрш нутаг болсон. Бүгд Монгол их нэртэйгээд яривал их юм байна. Дэлхийн мэдэндээ энэ хожаа нарыг Америкийн нийслэл Вашингтоны төвд хүртэл Чайна таун байхаас гадна Сан Франциско, Чикаго, Лос Анжелес ер нь хаасаагүй Чайна таун. Тэр бүхэл хөрш орсуудаж хятадуудынхаа учрыг олж чадахгүй аргаа тасраад байгаа. Зарим Орос Афганаар бүр 7 хятадтай гэрлэн мөнгөөр иргэншил авч өгсөн хэрэг гарсан байхаа энэ мэтэр өчнөө сая хятад Оросын иргэншилтэй болцоход үр удмаа цаццгааж байна. Сибирь тэр аяараа хятадуудын мэдэлд орох нь бараг өнөө маргаашийн хэрэг болцоод байгаа тухай Оросын сайтууд мэдээлж блогчдод нь байнга бичдэг. Чухам ийм учраас л хятад хүний бөгс хүнд гэсэн үг анхаарал татлаа. Намын чимэд Баасангийн орчуулсан постыг товчлон өгүүлбэл ийм байна. Төгсгөлтөн тэрээр хамгийн том 11 Чайна тауны нэрийг дурджээ. Австрали, Бангкок, Бостон, Чикаго, Лондон, Лос Анжелес, Манчестер, Манила, Филадельфи, Сан Франциско, Йокохамагийн хятад хорооллууд. Харин манайд 100 айл 2 буудал өмнө говьд дорно говь Сүхбаатар. Эдэн дундаасаа хамгийн том, хамгийн аюултай, хамгийн бөхсөрхтэй бүдүүн бөхстэй дорндын менингийн талдах Чайна дайчин тамсаг. Ийм л байна да. Ямар ч юм. Гэтэл харин дэлгэр сайхан наранхуу оюун хорол мэтийнхэн нь Монголын хятад цөөхөн байна. Визгүй орвол болж өгвөл бүр 5 сая хүрэх хэрэгтэй гээд байгаа юм. Ямар өвдөө танин.